Lekker, 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 lekker. Nee, nee, nee. Nee, 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 nee. Nee, 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 nee. Nee, 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 nee. Nee, nee, nee. Ik ga je.
Nek, nek hayır, nek hayır, sık, nek, nek, nek hayır, nek hayır, nek hayır, nek hayır, nek.
нэг. 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 Энэ үеэр хөлөө. За та бүхний энэ өдрийн ямар авлангийн айлтгахыг өнөөдөр 2019 оны 10 сарын 11 өдөр тэгээд би нэг юм самбартаа яриад одоо бас Монголын нийгэмд болж байгаа үйл явдлуудын талаар санал бодлоо илэрхийлдэг болоод нэлээд удаж байгаа та нар мэдж байгаа. Тэгээд надад бас манай хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдээс самбартаа ярьдаг юм аа бид нартай ярьж болохгүй юу гэсэн санал их олоодаа ирсэн. Тэгээд өнөөдөр хэдүүлээ хамтраад энэ самбартаа ярилцлагыг хамтраад сурвалжлагчтайгаа сэтгүүлчтэйгээ хамтраа хийчихье гэж ингэж шийдсэн юм аа. Одоо юу гэж нэрлэдэг юм бэ? Сэтгүүлчтэй самбар гэдэг юм уу? Тэгж нэг нэр өгөөл эхлэе. Би тэгээд өнөөдөр энэ их олон удаа самбар дээр ярьснаас болоод хүмүүс юу асуугаад байгаа вэ гэхээр энэ манан гэж юу юм бэ? Сүүлийн үед энэ үндсэн хуулийн өөрчлөлт за баг ээлжит тус сонгуул олон зүйл яригдаад энэ манангийн тухай асуудал Монголын нийгэмд нөөрлөсөн шудраг улсын тухай асуудал их олон сарын хугацаанд намж юм болсон. Би энийг ер нь санаатаа тийм үйл ажиллагаа юм байна. Энэ шудраг ус явдалтай тэмцэх юм, манайтай тэмцэх явдлыг тодорхой хэмжээгээр саармагжуулж байгаа ийм үйл явдлууд болж байна гэж ингэж үзэж байгаа. Энэ 2016 оны улсын хурлын сонгуул 6 сард болсон. Би 2016 оны 4 сарын 4-ний өдөр сонгуул болохоос нэг 2 сар орчим өмнө гарч арга байхгүй Монгол хаан байсан үндсэндээ. Тэгвэл би одоо өөрийгөө биш Монголын маргаашийн төлөө энэ асуудлыг илчлэхэн зүйтэй гэж илчилж ирснийг та бүхэн санаж байгаа. Тэгэхээр би манан гэдгийн цаана эхлээд би элбэгд орж байгааг ойлгодог.
Яагаад гэвэл энэ хүн бол энэ элбэг юу ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс Монгол ардын нам, ардчилсан намыг холбосон эндээс хэрэгтэй өөрийнхөө үгэнд орох эсвэл одоо муухай гэлчи манайхан ч одоо тийм муухай биш одоо хиллэг болчих шиг боллоо. Эсвэл одоо барьцаанд нь ордог, барьцаалддаг, бөлдөгддөг тэр хүмүүсээрээ Монголын төрийг самарч хайсан. Хоёр дахь хүн бол би Мегомбын инх болт. За би энийг бас нэг хэлэхээс өөр аргагүй болоод хэлсэн л дээ. Энийг яг ийшлүүлээд өгөх юм уу надад? Цаашлуулж. Альны дотор. Тэгээд одоо нэг самбар дээр бичгээсээ жаахан залхуураад жаах ингэж зураг мурагтай гаргаад ирсэн. Тэгэхээр одоо би ингэ хэлье. 2016 оны 4 сарын 4-нд энэ тухай би анх ярьсан. За энэ мартчихжээ одоо нэг 2010 мартад их ч юм байхгүй мөн 2016 оны 11 сарын 30-ны хавьд би энэ хүний нэрийг хэлж ирсэн. Ер нь яасан гэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгчгээд энэ улсын эцэг, энэ улсын нэгдлийг илэрхийлэгч хүн нь өөрөө аль нэг намынхан дарга, өөрөө хүчний байгууллагуудыг ямар нэгэн байдлаас шүү. Янз бүрийн аргаар өөрийн гарт оруулаад томилгоо сүрдүүлэг бид түн хэлсэх олон аргаар ингээ гарт оруулаад тэгээд өөрийнхөө багийг бүрдүүлж энэ багаараа Монголын төрийг самарсан. Энийг л би одоо манан гэж ойлгож хэлж байгаа юм. Энд яг үүндээ энэ илүү доржийн нэрийг хэлэхэд бол хэцүү байсан. Одоо би өнөөдөр бас яагаад энэ хүмүүсийн нэрийг хэлэхгүй зөндөө яваа гэхээр хэцүү юм байна бас. Тэг энэ хэцүү юм хийдэг хүн байдгүй юм байна Монголд. Бүгд харилцаа хамааралтай. Хэдэн төгрөг эсвэл намжсан, эсвэл хэдэн төгрөгөөр хоорондоо холбогдсон, эсвэл барьцаанд орсон, эсвэл бүлдэгдүүлсэн. Мянган юмар ингэ холбогдчиход бас дуурдгүй юм байна. Тэгээ манай иргэдэш тэр манан гэдгийг одоо нэг хэлэлтэй. Намайг анхаас ингээд бүлэглэл гэхээр хэлсэнгүү ингэдэг байсан. Тэгээ би одоо хэцүүч гэсэн энэ ажлыг хийх үүрэг нь одоо энэ шудраг улсын хонгол дундуур хэдэн жил явж ойр хавийн хамаг хүмүүсийг шорон гиндангаар дамжуулсан хүний хувьд би дахиж Монголын төрд, Монгол улсад бидний өр хүүхдүүдэд дахиж ийм муухай юм тохиолдохгүй байхын тулд би эдгээр хэлэхээс өөр аргагүй болж байгаа. Миний найзууд байгаа. За би ингээ нэг үрчтэй хэлье. Энэ хоёр хүнийг бол би хэлээд яах вэ? Энэ хүн жишээлх юм бол намайг автыг өөрөө өргөлөө гэсэн гэж бодлоо хэлсэн. Тэгээ шүүхээр бол худлаа гэдэг нь тогтоогдсон л да. За энэ хүн бол бас намайг шүүхэд өгсөн юм лээ. Би тэр одоо тэгээд шүүхтэр уулзах байх. Би юу гэж хэлсэн гэхлээр шүүхтэр уулзъя. Та тэгтээ өөрөө хуралдаа ирээрээ. Тэгээд олон нийтийн өмнө хэлцүүлгээ шийдэж байна. За энэ хоёр бол хоёр гол толгойлогч. За энэ одоо жинхэнэ одоо гардан гүйцэтгэгчд. Яа Монголын нийгэм 1937 оных шиг дээрээс авар өгөхөд шууд гардан гүйцэтгэдэг хүмүүс гэдэг хамгийн аюултай. Одоо энэ таа бүхэн мэдж байгаа улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр 8 жил ажилласан. Элбэгт орж үед. Тэд нар ямар муухай юм хийж байгаа вэ гэхээр энэ гардан гүйцэтгэгчд нь бол дандаа хууль хяналтын байгууллага хүмүүс. Хүнийг гартаа оруулдаг, дарамтлагдаг тэр хүмүүс. 8 жил дээд шүүхийн ерөнхий шүүгч хийсэн. Зоригийн хэрэг дээр энэ хүн нууц шүүх хуралдааныг даргалсан. Өөр юу хийсэн? Өмнөх дээд шүүхийн ерөнхий шүүгч бол 4 жилээр томилогддог байсан чинь элбэгт орж энэ хүнийг дахин томилуулахын тулд энэ дээд шүүхийн ерөнхий шүүгч 4 жилээр томилогддог, нэг удаа томилогддог чинь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргуулж байгаа энэ хүнийг 8 жил болгосон. Тэгээ яг сая одоо нэг баахан хэл ам болж байгаад энэ хууль хяналтын байгууллагын энэ тавиуруудтай тавиулууд тэгэхээр эдний өдөртөөр ажилладаг хүмүүсийг салхин зүйтэйгээд баахан хэл ам боллоо. Тэгээ аюулгүй зөвлөлийн 3 гишүүн оролцоод тэгээ санал гаргаад эднийг өөрчилдөг боллоо л да. Өөрчилсөн ч гэсэн энэ нөхөр одоо улсын дээд шүүхийн шүүгчээр үлдсэн шүү дээ. Ерөнхий шүүгч биш шүүгч.
За дөрвөлж битгүүр бол бас олон жил найзсан. Гэтэ би энд бас зарим найзуудаа хэлхээс өөр гаргалаа. Битүүрийн найзаас илүү Монгол улсын маргаашийн хувьцаа зөв баймар. Бидний өөр хөх зөв нийгэмд амьдран байна. Бас л яг хэлбэгдорж байна. Юугаар одоо Борхоор улсын ерөнхий борхоор зөвхөн улс төр биш бизнесийн маш олон хүмүүсийг бол дээрэмдэх үйл ажиллагаа хийсэн. Тэгээ одоо эдгээр ингээд замхрах гэдэг байна. Замхруулах гэдэг байна. Тийм учраас энд бол хууль хүчний байгууллага дөрвөлж. Дөрвөлжийн дараа эдгээр бол энэ Камболонг ерөнхий прокурор тавьсан. Тэгэхээр ерөөсөө мананг үүсгэхийн тулд юу хийх ёстой юм? Хууль хяналтын байгууллагыг л гартаа оруулж өөрийнхөө дохионы цангааны хүнийг л тавин тэр нүгдүүгүй ингэж тушаал биелүүлнэ. Энэ бол яг 37. Тэгээ хоёр прокурор эдний энэ манангийн бүлгэл хоёр прокурор гэж. За дараа нь бол шүүх авцсан. Шүүхээс ерөөсөө хэдэн жилийн ял өгөх үү яах вэ гэдэг юмыг шийддэг юм бэл. Би энэ зовлон дундуурны ус хүн гэж шүү дээ. Нүүрсний хэрэг, гансхийн хэрэг, зохиомл хэргийг үүсгээл тэгээд эдгээр яаж ажилдгийг би өөрөө дундуур нь явж мэдчих авсан. Олон шатны би одоо нүүрсний хэрэгээр анхан шатны шүүх, давд заалдах, дээд шүүх гэх би бүх шүүх хийх юмар орж ирсэн. Дээр нь эдгээр юу хийдин гэхээр одоо энэ одоо нэг хурц авилгатай тэмцэх газар гартаа авдаг. Гэхдээ энэ уг нь Монгол улсад авилгыг л одоо устгах, авилгыг бууруулах чиглэлээр ажилладаг байгууллага байхад өрсөлдөгчийг намдаг тийм хүмүүс болгон хувирсан. Энэ Гамболд гэдэг хүнийг даргаар тавьсан. Хэн тавьсан? Элбэгдорж оруулсан. Энэ Гамболд гэдэг хүн энэ Мегомын хулдтай ямар холбоотой юм? Та нар бараг мэдж байгаа Мегомын хулдыг хотын дарга байхад нь бол хотын цагдаагийн даргаар ажиллаж ирсэн. Мегомын хулдыг ерөнхий сайд байхад нь тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж ирсэн. Би бол ямар ч ерөнхий сайд байсан тэрний тагнуулын ерөнхий газар нь ойрын хүн байна гэдгийг бол үгүйсэхгүй байна. Энэ хоёр харилцаатай хүмүүс. Тэгэхээр энэ хоёр хүн нийлж ягаад энэ хүнийг авилгатай тэмцээн даргаар тавьсан. Дахиад энэ хоёр нийлж ягаад энэ хүнийг авилгатай тэмцээн орлогч даргаар тавьсан. Баруун Европт шорон дэсэн хүнийг авчир тавьсан. Ингээд одоо нөгөөт нохоог туугээд хүн рүү явуулдаг шиг тэгж халтдаг. Хомгорголдог. Ерөөсөө хэрэгдэхийн тулд юу л бол юу, ямар л бол ямар зохиол бичил, яаж л бол яаж тамлна гэдэг нь би зүгээр ингээд нэг шоронд нэг эрүүл шүүл тулгсан гэдэг агуулгаар хэлээгүй. Сэтгэл зүйн хувьд энэ ардчилсан Монгол улсад хүний санаанд багтамгүй тийм зүйлийг бол эдгээр хийж чадсан. За тэгээд энэ одоо та нарыг санаж байгаа би хурлын гишүүн байсан. Энэ хүний бүрийн эрхийн хугацаа байна шүү дээ. 17 оны 10 сард байна уу дуусчихсэн. Гэтэл энэ хүнийг 16 оны 3 сард 2 сард өргөдлийн өгүүлж байгаа. Хүний хугацаанаас өмнө авилгатай тэмцэхийн дараа яахаар өргөдлөө өгдгийг би тэр үед нь гайхаад их хурл дээр хэлж ирсэн үг та нар санаж байгаа. Тэгэхээр Элбэгдорж юу хийж байгаа вэ гэхээр 17 оны 6 сард өөрөө бүр яаж ч хүссэн хугацаанд дуусаад явах болсон. Тэгэхээр өөрийнх нь ард тал дээр авилгатай тэмцэхийн дарга нь өөр хүн битээ байгаасаа гэж үдсэн учраас 16 оны 4 сард энэ хүнийг өргөдлийн өгүүлээд тэгээд дахиад 6 жилээр өөрийнхөө хүнийг тавьсан. Ийм юм хийдэг болсон шүү дээ. Тэгээ Монголын нийгэм нөгөө хуулийн өмнө хүн бүхэн тэгш байх бүх зарчим алдагдсан. Тэгэхээр энэ хүнийг загламжлагч энэ хүн ингэж тавьсан. За энэ хүнийг бол эсвэл цагдаагийн дараагаар тавьж идэг, эсвэл авилгатай тэмцэхийн мөрдөн байцаахын дараагаар тавьдаг. Бас ингэ гарах. За манай засгийн газрыг огцорсны дараа 11 сарын 5-ны өдөр огцорсны дараа 5 хоногийн дараа энэ хүнийг авчираад тагнуулах ерөнхий газрын дараагаар тавьж. Энэ хүнийг тагнуулын ерөнхий газрын дараагаар тавьж. Тэгэхээр би энэ дотор өөр тагнуулын оруулаагүй л дээ. Тэгэхээр энэ хүн бол авилгатай тэмцээх орлогч дарга хийдэг. Тэр ажлаа маш сайн хийж байгаа нөгөө хүмүүсийг тамалдаг, зовоодог, эрүүлдэг, шүүддэг, бизнесийг дээрэмддэг, бизнесийг нураадаг, хамаатан садан бүх айл хотлоор нь ингэж судалгаа явуулж ягаад тэр тэндээс нэг хамаатан хүний барьж шоронд хийгээд дарамтлаад тэг хэргийг дандаа нэг дээр үе аргаар тулгын хүлээлгэх гэж оролддог. Маш харамга хийсэн. Эднэр бол одоо Монголын төвөнд үлдэх ёстой. Би ягаад энийг үлдэх гэдэг вэ гэхээр ер нь Монголын автономыг анх
устгасан 15 хүн байдаг. Тэрнийг одоо та нар бидний хинч мэдэхгүй. Монголын нийгэм хэзээ цаашаа зөв явах вэ гэхээр шударгаас тогтож иж ингэж болдгүй юм байна. Монголын төрд гарвал буруу юм хийж болдгүй юм байна. Бусдын эрхийг ингэж хааж болдгүй юм байна. Өрсөлдөгчөө ингэж бохир харгаар намнаж болдгүй юм байна. Бүгд мэдгэсэн. Би өшөө цааш их юм ярина. Яагаад ч вэ? Энэ бол самбар дээр яриад тэгээ одоо сүүлийн үед нэг хүмүүс чинь юм үзэхэ болцсон учраас самбар дээр ирсэн ч гэсэн 10 дахь минутанд багтаах гэж өөлөө үздэг байхгүй. Өнөөдөр та нартай учраас гайг байна. За ингээд толгойлогч нь энэ, гардан гүйцэтгэгч нар нь энэ. За одоо энд Батүл битүүр нэг анги, битүүр найз. Монгол улсын баатар. Тэгтээ манангийн гар хөл болж явсан. Одоо би хэлхээс өөр аргагүй байсан. Битүүрийн найзаас илүүтэй Монгол улсын тусгаар тогтнол энэ ардчлалын хувьд зэ Монгол чухал. Сонгуулийн хуулийг 16 онд би хэлж штэ. 16 оны сонгуул ялагдуулах юм би чинь системтэй бүр шат дараалал хийсэн. Сонгуулийн хуулийг битээ өөрчлөлтөө батуулаа болохгүй штэ. Наа чи буруу байхгүй, наа чи ардын намынхны хийгээд байгаа, манангийн бүлгэллийнхний хийгээд байгаа юм байхгүй юу? Өөрчлөнө. Бараг л намайг ална хэднэ гэж бахан цагийн сар бол ингэж хийсэн. Маш буруу юмд нь оролцож байна. Ер нь бол энэ хүн юугаар барьдгийг би мэдэхгүй. Одоо энэ олон жилийн явцад юу барьдгийг мэн гэдгийг нь ойлгосон. За тэр энэ хөл дарахтаа нэг юм хийчлээ гарч ирээд тэрний хүн гэхлээр хүндэглэм байл. Тэгэхээр энэ ямар аргаар бариад байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүн бол тийм хүн. Тийм учраас энэ Монголын нийгэмд асар их гайд ирсэн. Гавь яваагаас учраас баатар авцсан. Одоо бол асар их гайд ирж болох хэрэгтэй. Эрдэнэ энэ хүнээ гарын үзүүр ажиллаж байгаа. Одоо нууц биш. Би одоо намаа энэ нэг ярихад маш хэцүү. Одоо нэг юм яриад байгаа байхгүй. Намынхныгаа ингэж яах юм бэ чинь нам байхгүй болчихсон. Монголын нийгэм чинь манан баг бусад болчихсон. Энэ манан бүлгэлж юугаар аюултай гэж хууль хяналтын байгууллагыг гартаа оруулсан. Эдгээр нь одоо солигдсон боловч эдний тавиулууд огт дуусаагүй байл. Хоёрдугаарт асар их мөнгөд. Энэ их мөнгөт учраас эдний үдээс үг хэлдэг хүн байдгүй мэл. Эдгээр бол хүн захиалгаар алж чадхаар хүмүүс. Маш их тийм занал хэлээр. Энэ хэлбэгд орж би энэ 4 сарын 4-нд гараад үг хэлсийн дараа над руу ямар юм явуулдаг байсан гэхэлэр хүү явуулаад чамайг шоронд хийшүүл гэдэг байсан. Би тийм хэвлэхийн л үсттэй. Энэ Монгол улс чинь өөрөө өн мөнгө байх юм байгаа үсттэй. Яхаар энэ хаан гарч ирчээд юм хийгээд байд. За дараа нь Эрдэнэт би намын дарга байсан. Ерөнхий нэрмжийн дарга битүүр найз. Тэгтээ битүүрийн найз ямар хамаа юм. Монгол улсын хувь зайны төлөө явал та. 5.10 төгрөг биднэрт ямар хэрэгтэй бэ? Сайхан бэлэг. Намайг ерөнхий сайд байхад миний хажууд 2 жил засгийн газрын хэрэглэх газрын даргаараа ажилласан. Би энэ хүнийг ерөнхий сайд болоход би дэмжсэн. Гэхдээ эрх хүчний зовлон дундор явсан юм байна. Улс орныхаа төлөө юм хийх байлгүй. Жаахан ихлүүлсэн юм байна. Гүйцэгэд хийх байлгүй гэж бодсон. Гэтэл юу ярьсан? Эдийн засаг, эдийн засаг. Одоо эргээ харсан чинь оюу толгой Эрдэнэт 5 толгой л ярьсан бэл. Хулгай дээрмэл ярьсан бэл. Эрдэнэт энэ бүлэглэл яадаг гэж ерөнхий сайдыг тоглоомын хүн тавьдаг. Монгол улсын ерөнхий сайд байхгүй. Монголын төвөнд одоо нэг 30-аад хүн л байгаа. Нэг хоёрын тоглоомын хүн тавьчих. Эрдэнэт гэдэг хүн энэ хүн гарч тавьчих. 64 хүнтэй 64 билүү 65 билүү 65 хүнтэй болчиход одоо энэ ард түмэнд амлсан юм аа хийгээд хэрэгжүүлээ 65 хүнээ удирдаад Монгол улсаа хөгжүүлж ард түмний хаамжиргаа дээшлүүлэхийн оронд улсын хурлын даргын ширээн дээр суучихад тоглоомын хүн аваачаад ерөнхий сайдаар тавьчихдаг. Ийм улс байт юм уу? Ийм тоглоомыг бид нар тэг зүгээр хараа суугаад идэх юм уу? Бадамжуна хамаг бантангийн эзэн мөрөөдө тоглож. Монголын төрөөс мөрөөдө тоглодог бүх хүнийг хөөж явуулах хэрэгтэй. Энэ улсаа тавиад тоглож байгаа одоо сүлд. Ямар цагт элбэгт оржинд байж идэг хөөхд. Тэгвэл тэр үед ардын намын бүлгийн дараагаар ажиллаж байсан. Ингэж хийдэг. Энэ хүн ардын намын бүлгийн дараагаар энэ хөөхтийг тавиад энийг өдөртдөг. Хаяа хэрвээ ардын намын бүлгийн дарга энэ хүн энийг тавьчих. Би тэгээд энэ сүулт нь яг ийм Эрдэнэтэй холбоотой асуудлаар над дээр яг шууд шахалт ирж байгаагүй. Тэгээ ингээд саяны болсон үйл явдлуудыг эргээ харсан чинь
тэр пүрэв юм билээ. Пүрэв төвшин гэдэг нэг банд манай засгийн газрыг огцрохоос өмнөхөн 11 компани захирлаар нэг өдөр тавигдсан байдаг. Тэр тавигдсан өдрөөс нь 14 хоногийн дараа Хаян Хэрвагийн паланкан дээр ардын намын гишүүд шинжлэлийн засгийн газрыг огцруулах шаардлагыг тавьсан байдаг. Тэгээ одоо эргээ харахад энэ бүхэн бүгд ийм уялдаатай, бүгд холбоотой, бүгд зохион байгуулалт. Та нар одоо энэ тар Монгол улсын 2, 3, 4 ерөнхий сайд. Хууль зүйн сайд асар чухал. Энэ хулгай дээр нь хийгээд. Бямц цогт. Дорлогч. Хээчүүгийн ерөнхий шүүгч маш чухал. Өөрийнхөө хүмүүсийг бол тийш хүрэхгүй. Авилгын эмчийн дарга нар чухал. Прокурорын байгууллагын дарга нар чухал. Гэхдээ яагаад өнөөдөр Монголын нийгэмд эдгэрийн төлөө бас тэр нэг аюулгүй зүйлийн 3 гишүүнийг хараан баах юм болсон. Би бол тэднийг өөр гарч олоогүй юм байна. Ямар нэгэн аргаар л өөрчлөх ёстой байсан. Одоо дүүрч өөрчлөх ёстой. Гэхдээ энэ эдгэрийн энэ систем бол дуусаагүй шүү. Мөнгөн дуусаагүй. Эдгэрийн тавьсан тавиулууд тэр доотлын төвшөнд бол асар их байна. Тийм учраас энэ би өөрчлөлт, шинжилэлт энэ нөгөө мананг устгах юм бол удаашраад байна. Тэгээ би дахиад яагаад өнөөдөр энэ тухай ярьж байгаа вэ гэхээр шүү дээ. Одоо энэхээ сонгуул хийн, хавар сонгуул хийн. Дахиад манангаар бол яах юм? Энэ их мөнгөтэй байхгүй. Сонгуулийн хуулийг эдгээр өөрчлөх сонирхолгүй байхгүй. Нэг жижиг тойрог дээр одоо ард түмний амжиргаа яагаар юм муу байгаад идэх. Зориуд муу байлгаж агаад хэдэн төгрөгөөл гарна. Эдгээр чинь уулаасаа тойрог усалдаг. Асар их хэмжээний хулгай дээр хийсэн мөнгөтэй болсон. За би нэг ийм зүйлийг та бүхэнд товчхон хэлэх гэсэн. Тэгэхээр энд бол нэг ерөнхийлөгч байгаа юм. 4 ерөнхий сайд байгаа юм. Бүлгийн дарга 4 байгаа. Бүлгийн дарга. Энэ. За ингээд 4 бүлгийн дарга байгаа. 2 прокурор байгаа. Нэг ерөнхий шүүгч байгаа юм. Хууль зүйн сайд 2 байна. Ингэж одоо улс орноор минь тоглохыг харсаар суух юм а бид нэр. Тэгэхээр энийг би одоо дахин хэлэх шаардлага гарлаа. Энэ хаврын сонгуул энэ янзаараа явбал дахиад манан гарна шүү. Монголд шудрагаас тогтохын тулд би 3 зүйлийг боддог. Нэгдүгээрт бол шудраг шүүхтэй байх хэрэгтэй. Ямар ч хүн, ямар ч юм хийсэн шудраг шүүхээр шүүлэгдэх байх хэрэгтэй. Хоёрдугаарт буруу юм хийсэн хүмүүс нь шийдэхтэй хүлээдэг. Сайн юм хийсэн хүмүүс нь гавьяа шагнал авдаг. Энгийн энэ зарчим үйлчлэх баг. Гуравдах нь Монголын төрд гарч ирж байгаа ард түмний ихтгэл дааж гарч ирж байгаа улс төрчид яхаа ёс зүйтэй айл. Ийм 3 зүйл байх хэрэгтэй гэж бодож байгаа. За дараа нь одоо тэгээд цаашаа яах юм? Цаашаагаа бол бид нар аль болохоор энэ сэдвүүдийг би одоо хэвлэл мэдээллийг хамт ингээд самбараа хийж байгаа. Аль болохоор олон хүнд хүргэх хэрэгтэй. Өшөө их юм байгаа. Би өшөө их юм ярмаар байна. Ялангуяа энэ бүлэглэлийн мөнгөний тухай ярих хэрэгтэй. Асар хэмжээний мөнгө. Та нар намайг уучлна үз. Энэ их мөнгө газрын дорх 2 юмнаас бий болж байгаа үндсэндээ. За 3 ч хийж болох юм байна. Нэг нь бол газрын дорх баялагийг эдгээр бол улаан цайн дээрэмж лиценз. Хоёр дахь нь Улаанбаатарын газрыг зарж асар их мөнгөтэй болсон. Гурав дахь нь энэ хуулийн хяналтын байгууллагаараа зүгээр яваад жирийн бизнес эрхэлж ийсэн бизнесмэнүүдийг дарамтлаж тэднээс мөнгө дээрэмж, бизнесийн дээрэмж, лицензийн дээрэмж. Одоо бас гарч ирээд хэлчих аав хөөхт бас хараахан байхгүй яагаад гэсэн эдний толгоон солигдсон мөртлөө тэр доогоороо бол бас л нөгөө юм ажилласаар байгаа. Элбэг доржийн мөнгө гэдэг чинь галзуу мөнгө шүү дээ. Зөвхөн Эрдэнэтийн Зэсийн баяжмлаас жилдээ 44 төгрөг ганцаараа тоож байгаа юм шүү дээ. Тэгээ дахиад намайг шүүхдэг л дээ. Би тэр Эрдэнэтийн нэмийг гаргаж тавьмаар байна. Эрдэнэтийн овоолгын шороо хүртэлдэггүй цагаантайгаа нийлээл одоо тэн дээр нь үйлдвэр хийчих явж байна. Цаана 20 мянган Эрдэнэтийн иргэд үйлдвэр байгуулна гээл тэгэл хоорондоо хэрэлдүүлээ цохилдуулаад тэгэл явж байна. Ийм шудраг ус юмыг бид нэр хамтарч устгах ёстой шүү. Устгахтаа энэ сонгуул Монголиас өмнө энэнийг зогсоохгүй бол ямар ч сонгуул яваад ман дахиад гарч. За тэгээд нэгдэж нийлэхийн тулд яах юм гэхлээр энэ би бас над дээр их олон хүн ирдэг энэ манай нэгдвэл Монгол өөрөө тэгээд олон хүн ирээд олон санал хэлсэн. Надад нэг ийм нэгдүгээрт бол санаа сэтгэлээрээ нэгдэх хэрэгтэй.
Хоёрдугаар энэ ярьж байгаа юм өөрөө бодиттой. Үнэхээр би бол дандаа үйл явдал дээр тулгуурлаж, факт дээр тулгуурлаж юм яаж. Үнийг юм ярих хэрэгтэй. Хэн нэгний гүтгэж ерөөс хэрэггүй. А тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр би дашрамд нь хэлчихье. Манай залуучуудын гаргасан санаачлаг 5-3 төгрөг бас нэгдүгээр Монгол руу цуглуулж болох юм байна. Гэхдээ ари орчин үеийн аргаар энийг нөгөө нэг зургийг авчтай байлаа шүү дээ. Зургийг аваа шилжүүлчихдэг болдог. Бас нэг шинэ арга хэлье гэж бодож байна. Энэ төрийн бас байгууллага, олон байгууллагууд бас ийм аргаар ажиллаж бас 5-3 төгрөгтэй болох тэрнийг энэ хонгол гэж би одоо өмнө ярьдаг байсан. Одоо энэ манангийн бүлгэлийг устгах Монгол орноо нэг монголчууд маань нэг тийм эрхчлөөтэй хүүхдүүд маань нэг гэрэл гээгээтэй нийгэмд амьдруулахын төлөө энийг зарцуулмаар байна. Би элүүд орж намаа нөгөө өргөдлөө биш ч өгсөн хэрэн би шүүхэд өгөөд 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Тэгсэн чинь тэмэн дээр ямааны гар золд юм бэ? Тэр нь ингэдэм бэ? Яах вэ ингээд нөгөө шийдвэр нь элүүд орж өтгсөн байна гэж гарах мөртлөө 1 тэрбум төгрөг нэхэмжлэхээр 5 сая орчим төгрөгийн хураамж төлдөг. Шийдвэр нь гарахтаа 1 сая төгрөгийг алтайг долгосгоо. Тэгээ дахиад заргалчих гэсэн чинь наад хүү юу гэсээ дахиад хасах минустай болно гэсэн. Тэгээ одоо зогсож явах шээ. Яагаад тэрүүн дөрөв нөхөмжилж байгаа вэ гэхээр мораль, ёс зүйн хувьд энэ хүн бол асар их мөрөөдө тоглодог. Энэ хүний нэг хэд хоногийнх мөрөөдө тоглоомны мөнгийг л би нэгсэн л дээ. Тэгэхээр ийм нийгэмийг бид нэр хамтарч өөрчлөх ёстой. За тэгээд төгсгөлд нь би нэг юм хэлье. Одоо би дуусгал. Би цаашдаа эднэрийн асар их мөнгө хаанаас яаж бий болоод байгааг бас дахиад дараачийн удаа баримттай ярина. Магадгүй та нар хүсвэл би та нартай хамт самбар хийсэн ч болно, ганцаараа хийсэн ч болно. Тэр нэг асуудал. За анхаарал тавьсан баярлалаа. Тэгээ одоо бол асуултанд хариулж байна. За. Яаж асуув вэ? Түүнээс хойш 2-3 сар очив. Одоо үзэх хэмээрээ юу эсвэл эдний дараа их ихтэй харуулсан юм шүү. Би үзээд шүү дээ. Үзчихлээ н одоо өөрөөр үзнэ гэж яадаг. Одоо ингээл болохгүй байгааг нь хэлж जैन. Би авилгатай тэмцэх газар нөгөө банкныхын асуудлаар өгсөн боломжийн хэмжээнд юу бол би үзэл яхал та. Шинэ нам байгуулсан юу? Намайг бас шинэ намд орцсон гэсэн надад тийм бодол байхгүй. Би энэ их сургуулийн багш байж байгаад энэ арчилсан намыг анх үүсгэсэн олон намуудын нэгийг байгуулж ирсэн хүн л дээ. Өнөөдөртөө надад өөр нам руу юу вэ тийг ингэ гэсэн бодол байхгүй. Тэгвэл манай намын мянган гишүүд энэ арчил хүний эрх хэрэгчлөөний төлөө 30 жил тэмцэлсэн. Би тэр хүмүүсийн эрх ашигыг монголчуудын эрх ашигыг бодож уг намаа жах өөрчлөлт шинжилгээгээл явж байгаа. Та нарын хүссэн хэмжээнд бас дөрвтэй явахгүй байгаа хаа. Коуч. Тэр 2020 оны сонгуульд Алтан уяг орох хэсэг нь ямар ч тэр бол 77 дугаар асуудал. Энэ Монгол улс цаашаага зөв байх энэ намууд гэдэг юм чинь манангаас салах бол номер 1 асуудал. Намаас хассан хөөцсөн гэдэг юм хүү яриад илээ. Надад ямар нэгэн цаас ч өгөөгүй. Би ч их ирээгүй тэгэл байж байгаа. Араасаа ингэхдээ энэ хамгийн сонгуульд энэ янзаараа явбал дахиад манаа гарна гэж. Одоо яах вэ? Сонгуулийн чинь 76 дахиад өөрчлөлт. Тэгээ би харин энэ хэлээд байгаа санаа нь хэн нэгэн хүнд биш. Улс орныхоо төлөө ажиллаж болдгоо юм. 76 гишүүн. Өнөөдөр өөрөө сонгогдох тухай биш. Бидний энэ үр хүүхэд нэг зөв юмд яваасаа их хурлын гишүүд нь жижиг тойрогоос гардлагын хамгийн их зовлон болвол жижиг тойрог дээр очиод жижиг тойрог дээр нөгөө хүмүүстэй ойрхон цөөхөн хүний ахуй амьдрал шийддэг хүн болчдөг байхгүй. Гэтэл та нар Монгол улсын үндсэн хууль дээр юу заасан? Улсын хурлын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч өгөөд бүх нийт ард түмний эрх ашиг хамгаалагч. Гэтэл тэр чинь хэдэн сум дамнаал юм чинь. Тэр энийг манай их хурлын гишүүд ойлгохгүй ш ойлгож байгаа баг. Бид нарыг өөрчлөлт хийх байх гэж голцоор л баг. 12 оныхын чинь бол энэ хөр зүтгэсээр байгаад тэгээд манангийн бүлэглэл орж ирж хагаад
Хоньсон шүү дээ. Та нар одоо амар юм хийсэн шүү дээ. Санаж гин үү? Улсын бүртгэлийн байгууллагыг засгийн газрын мэдлэг. Статистикийн ерөнхий газар бол улсын хурлын мэдлэг. Энэ хоёрыг нэг өдөр нийлүүлээл яах гэж байгаа. Сонгуулийн сүм бүртгэлийн байгууллагыг авч тэнд бүтлээ үүмээс хамаг хийх гэсэн. Хийс. За. Намдаа байгаа. Хэвээр байгаа. Элбэгдүр ерөнхийлөгч бүтээрийн хооронд ямар юм болсон гэхээр ганц үхийн шүүх хурал 2016 оны 9 сард болохоос 20 хоногийн өмнөөс эхлээд утсаа авахаа болсон, надад ерөөсөө хариу өгөхөө болсон. Би сайхан бэлэг ерөнхий сайд болсны дараа дамжуулаад уулзах гэж чадаагүй. Зүхтцсэн надаас. Харилцаа байхгүй. Би тэрнээс хойш ганцхан шүүх хурал, ганцхан чинь хэсгэргэр хийц учраас би тэгээд нь шүү дээ. Одоо өнөөдрийн нүүрсний асуудал. Гэхдээ энэ ард иргэдийн нүүрсний миний 2 дахин хямдруулсны төлөө алтан үеийн зөвлөхийг одоо би танарт нэг сони юм хэлье. Энэ их бодлоготой хийдэм байл эднэр чинь. Эднэр яаж хийдэг гэж. Энэ хонглоор яваад гарсан хүний толгойд он сар өдөр бол айхтар үлдэн заяа. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ганцхан шоронд хийсэн. 7 сарын 29 гэдэг чинь юу гэсэн үг? 8 сарын 29, 9 сарын 29, 10 сарын 1-нд яадаг вүлээ? 10 сарын 1-нд юу болдгийг Монголд? Намрын чуулга эхэлнэ. Намрын чуулга эхлэхэд алтан үеийн ахлах зөвлөх нь нүүрсний хэрэгэ шоронд байж ах хэвээр. Зохиол ингэж хийдэг. За. Саяхан бид гурав нэг уулзаж ярьсан. Тэгэхээр нэг намдаа орооч морооч гэвэл намайг арай шууд тэггүй байх л та. Зүгээр ер нь ингээд энэ манангийн асуудал нэг юм байна. Энэ Монгол улсын хувь заяаны төлөө ер нь яах вэ? Та юу бодож байна? Би ч та нар бас юу бодож байна? Намайг бодоход бас ордонд байгаа микрофоноор талч бэлэн байгаа. Тийм л зүйл ярьсан. Бид нар бол ер нь манангийн юмыг бол энэ сонгуулийн сүм нүчээр нь болохгүй бол өөд нар үзэхгүй гэдэг дээр санал нэг байна. Их удаан байна. Гэхдээ би энэ одоо эдгээр чи өөр хүмүүс гарцсан шүү дээ. Тэнд асар их саад байна бас. Саад байна. Одоо би нарт нэг хэрэг хэлчихв. Машин үүсгэхэд хамаг дарсан. Би ч одоо товд шүүхээр явдаг болсон шүү дээ. Одоо эдгээр чи айгуул бас маргаашаас намайг шүүхтэр байх ажилтаа болох байх. Сангийн хайрхан дүүрэг дээр Дончин бүгс нэг нөхөр байдгийг. Би одоо нэг самбар дээр ярьцсан. Дончин бүгд хүн ингээд их олон газар ингээд албан тушаал хийсэн. Намайг ерөнхий сайд байхад манай засгийн газрыг хэрэглэх газар зохион байгуулалт албаны дараа. Тэгээд авилгатай тэмцгийн хамгийн дараа тагнуулын хамгийн дараа ямар аавын хүүхэд яхаараа юм хийдгээд ингэсэн чинь шүүгд өгсөн. Тэгээд би сангийн хайрхан дүүргийн шүүхийн хуралд олоудаа оролцсон. Тэгсэн чинь нэг хавцлт хэрэг дуусаад хоёр дахь хавцлт хэрэг эхэлсэн чинь Дончин бүгийн талаар материал нь тагнуулаас ирээ. Тагнуулын материал нь машин үүс гэж ирд юм бэ. Тэнгүүт нь хоёр дахь хавцсан дээр машин үүс дарангуудаа нэгдэх нь бас дарагдаад миний Дончин бүгтэй хийсэн маргаан бол машин үүс хэрэг болсон. Тэрний үгсөглөөр алтан үеийн амийг л барьж байгаа. Чи машин үүс хэрэг учраас чи юм ярих хэрэггүй. Ер нь машин үүс гэдгийн цаана маш их олон дээрмийн хэрэг нуугдж байгаа шүү. Би энэ засгийн газар нэг Эрдэнэтийн нэг одоо манай сайхан нэг үеийн нэг хурлын протоколыг ил болгож шít. Ил байх хэрэгтэй. Миний үед одоо тийм нарийн нууц юм гэж би мэдэхгүй. Юуг нуугаад байдгийг. Мэдээж яг улс орон ч нууц юм байх. Яахаараа Эрдэнэтийн 49% асуудал нууцаар хийгддэг. Яахаараа засгийн газар нууц горимаар болгодог. Тийм учраас энэ сэтгүүлчд минь нэг юм анхаараарай. Нууц гэдгийн цаана маш олон гэмт хэрэг нуугдж байгаа шүү. Ярьж болдгоо юм байл. За.
битүүр ярих юу байх юм. Тий. Манай ерөнхийлөгч та нар нэг эргүүлээд харчаарай. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон мэтгэлцээн дээр маш тодорхой хэлсэн байна шүү дээ. Энэ хүмүүс нийлээд юу хийгээд цаашаа яах гэж. Тэн дээр одоо Батболго ерөнхийлөгч ярьснаар бол энэ хүн 17 онд буун. Энэ хүн 17 онд гарна. Тэг хэдэн жил явах вэ? 21 он хүртэл явна. Тэгээ дахиад сонгогдохоор 25 он хүртэл ер нь тэгээд хувь заяа зурцсан байсан шүү дээ. Манай эдийн хувь заяа зурчихсан байсан шүү дээ. Монголын хувь заяа. Тэгээд дээр нь одоо энэ нөгөө аюулгүй зөвлөлийн 3 гишүүдийн зүгээс бас нэг юм хийх гэж үзэл явах шиг байна л дээ. Гэтэ бол асар их саад байгаа шүү. Доогуур бол одоо дараа харал та тэр Сонгон хайрхан дүүргийн шүүхтэр тэр нөхөр маш нууц гэдэг тамга дараад ингээ явсан чинь хэд хоногийн дараа нөгөө 17 шүүгчийн номер 1 дээр нь тэр нөхөр цохиж явдаг юм бивэр гайхаад. Үгүй энэ яагаад ингэдэг гэсэн чинь нөгөө салхитын орд гэлөө. Тэн дээр нөгөө нэг баахан мөнгө авцсан хүн. Тэгээд тэр дончбог тэр нөхөр аваад цохол баг дончбог бүлгэлний гişүүд гэдэг нь тогтоогдсон гэж хэлээ нэг тийм гаргасан шүү. Тэгэхээр энэ доогуур чинь бас их юм байна. Энэ нөхөр удаа байж л байгаа шүү. За, өөр асуулт байна уу? Болчихоо. За тэгвэл одоо сэтгүүлчтэй самбарт хүрэлцэж ирсэн та бүхэнд баярлалаа.